халмын ногонороо байгаасаа өдөнөрүүд минь хөхөрөө байгаасаа өсмөрөн минь осголтой байгаасаа өдөг цаамын зүтэг байгаасаа ундаг хүлэг минь аргамгаар байгаасаа өтийн дүүрэн уйлтай байгаасаа өтөмт монгол минь элэг бүтэн байгаасаа Сайн байцгаана уу орхончуудаа. Өнөөдөр ард түмний хайрлын нам сонгуулийн ажиллагаагаа хамгийн түрүүн Эрдэнэтээс орхноос эхэллээ. Манай нам уурхаасны соёлын ордонд мөрийн хөтөлбөрөөр танилцуулж, дэмжигчид намынхаа гишүүдтэй тэнд өөрсдийнхөө нээлтийн ажиллагааг хийсэн. Энэ нээлтийн ажиллагаа их сайхан болсон. Ингээд нээлтийн ажиллагаа маань 47 дугаар тойргоос эхэлсэн. Бид тэндээсээ бүгдээрээ гар гараасаа хөтлөлцөн гараад энэ нарны өнгөтөө нарыг бэлэгдсэн шар өнгийн малгай подволкон өмсөөд ард түмний хайрлыг гисэн энэ зүрх бүхий подволк малгайгаан өмсөөд гар гараасаа хөтлөлцөн бид уурхаачны соёлын ордноосоо нар зөв тойрон гэр хорооллын эцсийн буудал Аршаант наран цагаан чулуут багийн дунд байдаг хоримт төв дээр бид нар ирчээд байна. За миний ард түмний хайрлын намаас Орхон аймгийн иргэдийн хуралд нэр дэвшсэн манай нэр дэвшигчид байна. Мөн манай Орхон аймагт нэр дэвшиж байгаа 3 эмэгтэй нэр дэвшигчид маань байна. Улсын их хуралд нэр дэвшиж байгаа. Ингээ бид нар өнөөдөр гар гараасаа барилдсан мөн одоо явган алхаад хотын төвөөс Гордос нааша гэр хорооллынхоо эцсийн буудал дээр ирээд энд ард түмэндээ өөрсдийнхөө бас санаа бодлоо мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байна. За бид бол мөрийн хөтөлбөртөө 8 аг шингээж өгж байгаа. Монголын үндэсний аудитын газраас баталгаажсан манай 8А хөтөлбөр хамгийн түрүүн ард түмний А зэрэглэл гэж эхэлдэг. Та бүхэн мэдж байгаа. Эрдэнэтэд би энэ хамгийн түрүүн ард түмэн А зэрэглэл гэдэг үгийг хэлсэн. Энэ бол ард түмэн дандаа төрүүлж байгаа ч ард түмний ээлж болсон ард түмнээ бодож хайрлах ёстой гэсэн үг юм байгаамаа. Алаг үрстэй хүүхдийн мөнгө гэсэн. Алаг үрсэд хүүхдийн мөнгө 10,000-ыг би өгүүлсэн. Алаг үрстэй 10,000-ыг 20,000 болгох санаачлагыг би бас гаргасан. Би үүний төлөө тэмцээр ирсэн. Миний энэ тэмцлийг ард түмэнд А зэрэглэл алаг үрсэд хүүхдийн мөнгийг манай баг манай намын нэр дэвшигчид бүгд дэмжиж үүний төлөө хамтран тэмцэх болно. За манай 3 дахь А бол алагчлалгүй шудраг тэгш боломжийг ард иргэддээ өгнө гэж байгаамаа. Ард иргэд маань өнөөдөр тэгш боломжоор хангагдахгүй байна. Шударгаар ард иргэдэд хандахгүй байна. Ард иргэд маань дандаа хоцорч ард иргэдийн маань одоо урдуур нөгөө томчууд албан тушаалтнууд дарга нар дандаа орж байна. Энийг бид нар зогсооноо. Ард иргэдийн маань өнөөдөр шударгаар энэ нийгмийн баялагийг авах, шударгаар бизнес хийх энэ бүх эрхийг бид нар нээж өгнө. За манай дараачийн А бол 8А хөтөлбөрийн маань дараачийн А нь бол амьд мэндийн баталгаа гэж байгаамаа. Үнэхээр энэ бол эрүүл мэнд. Амь нас энэ эрүүл мэндийн салбарын үнэхээр энэ дампуурсан байдлыг бид өөрчлөнө. Эмч хүний хувьд би багаараа манай одоо ард түмний хайрлын намаас нэр дэвшигчид
сонгогдож гарч бид олонх болох юм бол энэ амьд мэндийг бид нар баталгаажуулах ёстой юм байгаамаа. За арга ядарсны халамжлахаа гэж энэ манай бас 8А-гийн нэг юм байгаамаа. Үнэхээр энэ зах зээлийн нийгэмд аргаа олохгүй энэ нийгэмд үнэхээр одоо амьдрахад хэцүү байгаа. Ажил олдохгүй өчнөөн олон ард иргэд маань явж байна. Энэ хүмүүсээ халамжилнаа. Арга ядарсны халамжлна. Монгол улс 3 сая хүнтэй. Энэ 3 сая хүнээ мөр бүтэн гиз цатгалан аятайхан аваад явах боломж байгаа. Энэ боломжийг ганцхан дээгүүр нь аваад хуваагаад дуусгаад өрн таран хийгээд буруу бодлогоор аваад явцдаг болохоор л энэ улс оронд маань энэ хүндрэл энэ ядуурл байгаад байгаамаа. Тийм учраас бид зүүнний чиглэлийн нам бид ард түмнээ арга ядарсныг халамжлах болно. За агаар орчныг цэвэршүүлнэ. Энэ агаарын бохирдол Улаанбаатар хот бусад газар хэтэрж байна. Орчны бохирдол үнэхээр хэмжээ хязгаараасаа алдагдсан байна. Энэ чинь хүний эрүүл мэнд, амьд явах баталгаа энэ бүхэнд үнэхээр одоо сөргөөр нөлөөлж байна. За хамгийн сүүлд 8А-д бол ард түмнээ баяжуулнаа гэж. Өөрөөр хэлбэл ард баян бол улс баян гэж. Энэ хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлнэ. Өнөөдөр хүмүүс мөнгөтэй бол ард түмний хармаанд мөнгө байвал улс орн энэ хямралаас гарах юм байгаа юм шүү. Би нэг жишээ хэлье. Хүүхдийн мөнгө гээд миний санаачилсан 20,000 төгрөг өнөөдөр жишээлбэл одоо миний төрсөн Хөвсгөл аймгийн Хатгал хотод өгөгдөж байгаа. Тэнд 1000 хүүхэд байдаг. 1000 хүүхэд сард 20,000 төгрөг авахд тэнд 20 сая төгрөг сардаа очт юм шүү. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 20 сая төгрөг очиход тэр ард түмний гар дээр хуваагдаж очт юм аа. Тэрүүгээр ард иргэд талхаа авдгийн, маха авдгийн, сүүгээ авдгийн, тэрүүгээр ард иргэд өөрсдийн хэрэгцээтэй юмыг авдаг юм аа. Усанд ордгийн, үсээ засуулдаг юм аа. Тэрүүгээр ард иргэд үр хүүхэдтэй гутал хувцс худалдаж авдаг юм аа. Өөрөөр хэлбэл энэ мөнгө ард иргэдэд очиж ард иргэдийн бизнесийг тэтгэдэг юм аа. Өөрөөр хэлбэл ард иргэдэд хүүхдийн мөнгө маягаар мөнгө л очиж ард иргэд мөнгөтэй л байх юм бол тэнд бизнес хөгжин, тэнд ажлын байр бий болно. Ард иргэдээ мөнгөжүүлж байж бид энэ хямралаас гарах юм аа. Ингээд миний ард байгаа манай багийнхныг та бүхэн харж байна. Манай энэ багийнхан бол Эрдэнэтийн төлөө, Монгол улсын төлөө, миний саяын дэвшүүлсэн 8А хөтөлбөрийн төлөө, Монгол орны хөгжил цэцэглэлтийн төлөө нэг баг болж нэг туган дор нэгдэж тэмцэх болно. Эрдэнэчүүддээ итгэж байна. Та бүхэндээ баярлалаа. За сайн байцгаана уу эрхэм мөндөд сонгогчдоо. Өнөөдөр улсын хурлын 48 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Ламжуугийн аз заяа байна. Ингээд та бүхэнтэйгээ уулзж байгаадаа их баяртай байна. Өнөөдөр манай 48 дугаар тойрог дээр одоо эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал маш чухал санагддаг. Надад энэ асуудал дээр манай намын бодлого чиглэл маань иргэдийнхээ одоо амжиргааны түвшинг сайжруулах, орлогын түвшинг нэмэгдүүлэх зорилгоор манай намын бодлого чиглэл маань байдаг. Ингээ би бол ээж хүний хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд одоо иргэдийнхээ одоо үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд боловсролын төлөө одоо намынхаа мөрийн хөтөлбөрийг барьж ажиллах ёстой юм байгаамаа. Ингээд манай орхончууд одоо манай намыг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна. Сайн байцгаана уу эрдэнэтчүүдээ, орхончуудаа. Улсын их хурлын 47 дугаар тойрогт ард түмний хайрлын намаас дэвшиж байгаа Батарж Овогтой Цэцэгмаа байна. Манай нам нь зүүнний чиглэлтэй халамжийн бодлоготой асуудлуудыг шийдэх гэж бид бүхэн эмэгтэйчүүд манай намаас урайлан эрцгээж байна.
За миний би Орхон аймагт жижиг бизнес эрхэлж амьдардаг. Өнөөдөр би өөрийн аймагт оршин сууж байгаа нийт жижиг дунд бизнес эрхлэгчдийг төлөөлөөд төрдөө өгөө хэлэхээр зорж нэр дэвшиж байгаамаа. Ер нь манай нийгмийн бодлого, ард түмний амьдралын доройтол, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны доройтол гэдэг ер нь нэлээд олон асуудал бол тавигдж байгаа. Тэгэхээр би энэ бүгдийн төлөөлөл болж чаднаа. Баццэг би Эрдэнэтийн эгэл жирийн ард түмнийг төлөөлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Өнөөдөр Монголын нийгэмд нүүрлээд байгаа 8 буруу зүйлийг би нэрлэе гэж бодож байна. Энэ Монголын нийгэмд маш их дарамт байна. Монголын ард түмэн өрийн дарамт, элдв хүнд суртлын дарамт, маш олон дарамтан дор амьдарч байна. За мөн Монголын ард түмэн маш их доромжлолоор амьдарч байна. Өнөөдөр ядуу хүн бол хүний тооноос бараг хасагдчихжээ. Тэ. Ард иргэдээ баян хоосноор нь ялгаа тавьчихжээ. За Монголын нийгэмд маш их дээрэм нүүрлсэн байна. Энэ их дээрэм бол Монгол улсын маань үнэхээр туйлдуулж байна. Дээгүүрээ хамаг одоо улс орны маань өмч хөрөнгө сайн сайхан юмыг одоо бидний нүдэн дээр дээрэмдээд аваа явчихжээ. Би жишээлбэл Бороо Голдыг хэлмээр байна. Бороо Голд гээд компани Монголын 50 тонн алтыг бидний нүдэн дээр, бидний хамар доор харсаар эсрэг ухаад аваад гарахыг ингээ бид харсан. Энэ компани одоо гачууртын орд руу орж байна. Энэ мэтийн жишээ олон байна. За Монголд маань тонуул нүүрлсэн байна. Монгол улс маань эзгүй юм шиг, хилгүй юм шиг, цагдаагүй юм шиг, хуйлгүй юм шиг эзэнгүй болчихжээ. Үнэхээр Монгол улсын маань хэдэн талаас нь хэдэн тийш нь тонож байна. Ард түмэнд маань тэр баялаг нь очихгүй болжээ. За Монголын нийгэмд маань луйвэр нүүрлжээ. Үнэхээр дээгүүрээ олон талаас нь энэ дарга нар, гадна дотны шунхай нөхдүүд Монголын маань бүх юмыг луйрчжээ. Өмч хувьчлалгээ том луйвэр болсон. Энэ уул уурхаан баялаг маань маш их луйвраар гадагшаа урсаж алга болж байна. За хуйлдаан гэж Монголд үнэхээр том хэцүү зүйл гарсан. Энэ хоёр нам үнэхээр хуйлдж байна. Дээгүүрээ үнэхээр хуйлдж байна. Хуулийг өөртөө тохируулдаг болсон. Бүхэл одоо юмыг нийлж хуйлдж авдаг болсон байна. Монголын ард түмэн энэ дарамт, доромжлол, дээрэм, тонуул, луйвэр, хуйлдаан гэсэн энэ муухай зүйл биднийг муухай харагдуулж байна. Бидний нийгмийг ийм болгосон байна гэдгийг л анхаарч аваасаа гэж би хүсэж байна.